Монголчуудаа та бүхэндээ сайн байна уу хэмээн мэдчилээ. 자야신부디 가고 Өнөөдөр миний бие Монгол оронд дахин ирээд байгаадаа маш их баяртай байна. 믹스에기 сем나로 야직 소화 не부직 용대기도 Монгол оронд ирэхэд надад их сайхан сэтгэлд дотн байдал мэдрэг. Монгол төвд хоёр улс олон зууны түүхтэй найрсаг харилцаатай явж ирсэн. Ялангуяа Бурхан шашны үйлс барилдлага гүн бат байдагтай холбоотой байгаа. Мөн миний урд урдын дөрүүдийн номын барилдлага бас байдаг юм а. Зургдугаар дүрийн гүндүүлийн дацаг ирэм бүүчи 5 дугаар Далай ламын элч ламаар одоогийн өвөр Монголын нутагт ирж 7 жил суусан байдаг. Ойрд тэргүүтэн Монгол туурхны газар нутгуудад номын үеийн эрхэлж байсан түүхтэй. Түүнчлэн 7-8 дугаар дөрүүд Монгол нутагт морилон Бурхан багшин аялал дүр сургаалыг айлдаж байсан гэдэг юм. Ялангуяа миний урд дүрийн 12 дугаар хувилгаан гүндүүлийн дацаг ирэм бүүчи халах богдортой их ойр номын барилгатай байсан бөгөөд зодын дамжлагыг уламжлуулсан хэмээн. Мөн халах богд надад маш их анхаарал тавьж хожим монголчуудад дээдийн ном хүргэх ажилд оролцоорой хэмээн айлдаж байсан билээ. Эдгээр учрал барилдалгыг бодохоор надад Монгол орн монголчууд их ойр сайхан байдаг юм а. Энэ удаа мөн төвдийн олон хийдүүдийн дундаас монголчуудтай хамгийн ойр харилцаатай Гомон хийдийн зүгээс Улаанбаатарт байдаг Карьяма хэмээх Бурхан шашны байгууллага, Налайхын сайн номон хийд, Данчин ойбруул Эренбүүчийн Жамбаалан төв, Дархны гэцэг дуржаалын хий тэргүүтэн байгууллага сүсгтэн олонны урилга хүсэлтээр ирлээ бий. Эдгээр урьсан газруудад зочилж мөн 8 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод сүсгтэн олон зориулан дээдийн номын аялдвар айлдах тэргүүтэн 10 хоногийн хугацаанд Монгол оронд байна. Түүнчлэн Монгол төвд хоёр улс Бурханы шашны түүхэн баялаг уламжлалтай. Энэ хүн нандин уламжлалан улам тэтгэн дэлгэрүүлж Бурхан багшин аялдвар сургаалыг ахуй амьдралд дадуулах. Бусдыг энэрэг нэгүүлсэх. Туслан тэтгэх үйлсээ цаашид үргэлжлүүлэн хамаг амтны тусын тул төдийгүй төрлөөс төрөлд дээдийн дээд хүмүүн заяагаан дээшлүүлэхийн өлзөйтэй ёроолыг өргөн барья. Баярлалаа.